За та бүхэн сайхан амарцгаасан уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За тэгээ өнөөдрийнхөө хуваалцах номлолыг бас та бүхэнд толиулъя. За бид нэр Иохны 4-р бүлгийг харах юм бол тэн дээр нэг Есүс Самар эмэгтэйтэй ярилцж байгаа хэсэг байдаг тийм ээ. Тэгээд Есүс болохоор зэрэг тэр ингээд уг нь бол сайн мэдээ тараагаад явж исэн. Тэгээ явж байхдаа нэг Сухар гэдэг хотын ойролцоо байдаг Яаковын гэдэг нэртэй худгийн дэргэд очиж байгаа. Тэгээд нэг жижигхэн тосгон байсан гэсэн. За тэгээд тэр тосгон руу ороогүй зүгээр худгийн дэргэд үлдээд дагалдагч нар нэг хоол хүнс олж авахаар хот руу орсон байгаа. Тэр хоогоор нэг эмэгтэй ингээд бүр үдийн нарандтай одоо халуунд ус авахаар ходог руу ирж байгаа байдаг. Хүмүүс бол өглөөний сэрүүн юм оройн сэрүүнд л одоо нар буух дээр ирж авдаг гэсэн бол тэр эмэгтэй яагаад ч юм ганцаараа ирсэн. За ингээд нөгөө тэр хоёрын хооронд яриа өрнсөн Есүс өөрийгөө би чиний мөнхийн цангааг тайлж өгнө гэж хэлж байгаагаар дэнгүүт нөгөө эмэгтэй та надаас одоо ус утгаад өгөөч ам цангаж чинь гэж хэлээгүй л гэсэн чинь чи хэрвээ надаас хүсвэл би чиний мөнхийн цангааг тайлж өгнө гэд ингэж ярьж байгаагаар хэлдэг. Тэгээд Есүс тэр эмэгтэй амьдралыг бүр ингээд нэвт мэдж байгаагаа бас хэлдэг байгаа. Чи 5 нөхөртэй урд нь 4-5 нөхөртэй байсан тий. Тэгээ одоо байгаа ч гэсэн чиний нөхөр бишээ. Гэ тэгэнгүүт хүү та ч одоо иш үзүүлэгч үү тий одоо нэг бурхны одоо илгээсэн хүн мөн үү? Тэгэнгүүтээ нэг жоохон юм шашин шүтлэг итгэлийн одоо яриа руу орсон чинь нөгөө эмэгтэй юу гэдэг вэ гэхээр бид нар уг нь бурханд итгэдэг л дээ. Тэгтээ та нар болох дээр зөвхөн Иерусалим руу очивол жинхэнэ итгэл одоо бишрлийг харна гэж ярьдаг. Гэтэл бид нар ууланд ингээд Яаков манай өвөг дээдс Яаковын одоо мөрөгжсэн газар бид нар мөрөглөө өргөдөг штэ гэсэн. Есүс түүнд юу гэж хэлсэн гэхээр уулан дээр ч тэ Иерусалимд ч ингэж нэг заавал очиж мөргөл үлдэх шаардлага болсон. Өнөөдөр бурхан хүний зүрх сэтгэлийг харж байгаа гэдгийг хэлсэн баг. За ингээ нөгөө эмэгтэй чинь нөгөө тэр чигээрээ саваа тэндээ орхон усны саваа орхон гутаа нөгөө чи хот руу ингээд бүр байдаг хурдаараа гүйсэн ба. Тэгээ очоо хотынд очоо хэлсэн. Нөгөө хотынд нь бөөнөрөө ингээд эрэхтэй нөгөө эмэгтэй юу гэж хэлсэн гэхээр миний амьдралыг нэвч шут мэдээд байгаа нэг хүн энэ худгийн дэргэд байна гэсэн. Бүгдээрээ тийшээ гүйсэн баг. За ирээд яасан нөгөө Есүстэй уулзаад Есүс сайн мэдээ сонсоод тэд нар одоо Христэд итгэж эхэлсэн. Олон хүн Христэд итгэлээ гэсэн баг. За ингээд нэг тэрний дараа яг дараахан нөгөөдөл чи ингээ хот руу буцаж явж явах замдаа нөгөө эмэгтэй тэгж хэлсэн баг. За бид нар Есүстэй уулзсныхаа дараа үнэхээр яг жихнээсээ итгэлээ. Түүнээс бол чиний ярьсан биш ээ гэж хэлсэн баг. Тэгээд тэдний хооронд нэг сонин маргаан гарсан. Тэгээд яг ямар маргаан байсан бол гэж. За тэгээд яагаад энийг бас хэлсэн бол гэдэг бид нар жоохон зөөр ойлгох хэрэгтэй юм болов. Тэгээд бид чиний ярьсан дэш түүнтэй уулзаж байж л итгэсэн гэсэн баг. Тэгэхээр магадгүй тэр эмэгтэй нэг одоо олон одоо нөхөр солилцсон тий одоо нөгөө хүмүүс нь жоохон итгэмжгүй хүмүүс байгаа. Тэгээд тэр эмэгтэй нэг одоо нэг бахан хүүхэд суулсан эмэгтэй болол үлдсэн байх л да. Тэгээд утгасандаа жоохон нэр хүнд муутай болцсон. Ийм байж гинэ. За тэгэл хизээний одоо нэг хормоо сүлтэй хүн л гэж ярьдаг байсан биз. Тэгээд тэр эмэгтэй одоо олон нийтийн дунд одоо сошиал амьдралдаа өөрийнх нь статус тийм байсан баг. Одоо хүмүүс түүнийг доогуур хардаг байсан. Харин тэр эмэгтэй одоо яг нөгөө Есүсийг хүмүүст ингээд бас нэг хүү тэр аврагч ирсэн юм шиг биш үү? Нөгөө Мишаяа тэ ирсэн юм шиг биш үү гэдэг ингээд хэлсний дараа хүмүүс олноороо ингээд Христэд итгээл тэгэл одоо л яг өөрийнх нь статус нөгөө хүмүүсийн дунд нэг жоохон өсөх байх гэж бодсон чинь нөгөө хүмүүсний эргээгээд юу гэж хэлсэн гэхээр чиний ярьж хэлээд байгаад биш түүнтэй уулзсныхаа дараа бид нар түүнд итгэжлээ гэсэн ба. За тэгээ яг нөгөө хитрхи их бас нөгөө өөрийнхөө нэг статусыг сэргээчих гээд оролдоод байсан учраас эргээгээд хүмүүс түүнд хэлсэн байж болох юм. Гэтэ бид нар яг зүгээр энэ дээр би шүүмж хэлэх гэж байгаа юм биш. Гол юм нь эндээс юу харж болох вэ гэхээр за сайн мэдээ хэн нэг ингээ бид нар ярина гэдэг нь тэр хүний зүрх сэтгэл сонсож байгаа хүний зүрх сэтгэл үүр суудаг. За тэнгүүд одоо Коринт хотынд бичсэн загтал дээр Паул одоо тэгж хэлдэг штэ. Би болон Петр одоо бид нар ер нь хий юм бэ? Бид нар зөвхөн бурханд үйлчилж байгаа ажилчид байгаа. Бид нар сайн мэдээг тараахтаа ингээ үрийг тарьсан бол дараа нь Апол ирээд түүнийг
одоо зааж өгч дагалдуулж ингэж усалсан юм аа гэсэн. Тэгэхээр сайн мэдээг бид нар хэн нэгэнд ярих үед, Христийн тухай гэрчлэлийг ярих үед тэр сонсож байгаа хүний зүрх сэтгэлд үр суудаг. Харин түүний дараагаар одоо номлогч нарын ч юм уу те Библи заадаг, дагалдуулж байгаа тэр одоо итгэгч нарын нөгөө тэр шинэ хүнд хандаж хийж байгаа зүйлүүд нь тэр хүнийг одоо усалж байгаатай адилхан. Тэр хүний дотор суудсан байгаа үрийг усалж байгаатай адилхан байна. Харин Коринт хотынд бичсэн загтал дээр Паул юу гэж хэлсэн гэхээр тэгвэл хамгийн чухал нь яг хин нь вэ гэж асуусан байна. Асуулт тавьсан. Үр таригч нь юм уу, усалсан нь юм уу? Яг үнэндээ бурхан үүнийг ургуулд юм а гэсэн. Тэгвэл ургуулагч нь чухал үстэй гэсэн байна. Үр тарьж болно, усалсан байж болно. Тэр нь урахгүй бол яг хөө. Тэгвэл ургуулдаг нэг нь бурхан юм а гэж хэлсэн. Шалтгаан нь юу гэж гэхээр нөгөө тэр эмэгтэйн зүрх сэтгэл Есүс үрийг тарьсан тийм ээ. За тэгэнгүүт нөгөө эмэгтэй чинь тэр үрийг тээгээд бусдад очиод ярьж байгаа. Бүгд тэр тэнд нөгөө бидний хүлээгээд исэн аврагч ирсэн биш үгээд ингээд гүүгээд нөгөө үрээ бас ингээд цацж штэ тийм ээ. За тэгээ нөгөөдөл чинь гүүж очиод Есүстэй уулзах үедээ услуулсан ба. Тэгээд дараа нь тэд нар юу гэж хэлж байгаа вэ? Бид нар одоо Есүст итгэж байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ингэж ургасан. Тэгэхээр услагч нь хэн байна вэ? Бурхан буюу Есүс байгаа даа гэсэн үг. Тэгээд одоо би нэг сайхан нэг инээдтэй нэг рил үтсэн. Тэгээд яасан гэсэн чинь 2020 он буюу одоо нөгөө цар тахлын өмнөхөн нэг залуу ингээд 20 он гэсэн нэг юм он гарсан чинь уцаа тавьсан нөгөө пицца хийж байгаагаа ингээд нөгөө бичиж яахгүй. Тэгсэн чинь нөгөө юуны рестораны эзэн нэрэнгүүтээ толгоор руу алгаснаа уцаа аваа авчдаг аахгүй. Тэгсэн 25 он гэсэн чинь нөгөөдөг чинь ингээд ямар ч уц муцгүй идсэн чинь нөгөө эзэн чинь дахиж ирснэ толгойг нь цогсноо уцын тавиад өгчдөг байхгүй. Тэгээ юм ингэж амар өөрчлөгдсөн. Тэ нэг талаас нь харахад огт хэрэггүй зүйл тэр залуу хийжсэн бол хэдэн жил юм. Одоо нөгөө тэг бусдад ингэж харуулахгүйгээр нөгөө бизнес нь явахгүй болсон цаг гэдгийг харуулад гэсэн. Тэгэхээр хүмүүс бидний бодлоор тэ одоо энэ л сайн гэсэн арга болгон тийм сайн байдаггүй, төгс байдаггүй гэдгийг л хэлхийг хүсэж байна. Бурхан л төгс гэдгийг л хэлэх гэж байгаа. Тэгээ бурхан хэн нэгний амьдралд хийсэн гайхамшигт үйлсийг нь хараад хүмүүс бид өөрсдийнх нь амьдралд бас яг ийм зүйл боллоо тохиогоосоо гэд бид нар бодохдоо тийм ээ хүсэхтэй бид нар айгүй олон юм ингээд нөгөө өөрийнхөө амьдралд дутуу байгаа юм шиг мэдрэмж гэдэр авдаг. Энэ бидрийг аз жаргалтай болгодоггүй байгаа. Тэгвэл аз жаргалтай байх тэр юу чинь одоо өөрт байгаагаа бурханаас өгсөн зүйлийг хангалуун дүүрэн байна гэдэг тэр сэтгэлээс л эхэлж байгаа. Тэгэхгүй ингээд нөгөө ингээд нэг харсан чинь галзуугийн амьдрал болж байгаа зүйлтэй болж байгаа зүйл нь надад байхгүй байгаад байгаа. Би энэ сэтгэл ханамжгүй байна гэдэг чинь намайг аз жаргалгүй болж баяр хөөргүй болгож байгаа. Тэгэхээр зэрэг бурхан юу гэж хэлж байгаа юм гэхээр байгаа юмдаа сэтгэл хангалуун бай гэж хэлсэн. Тэгэхээр таны амьдралд бурханы хийсэн юм болгон гайхамшиг гэдгийг би бодоосоо гэж хүсэж байгаа. Яг бидний амьдрал хамгийн том болсон хамгийн том гайхамшиг нь юу вэ гэхээр Христ таны амьдралд орж ирсэн явдал байна. Тэгэхээр энэ эмэгтэй амьдрал бол ингээд өчнөө он л янз бүрээр л өрнөсөн байгаа шүү дээ тийм ээ. Харин тэр худгийн дэргэд Есүстэй уулзсан нь түүний амьдралд ирсэн хамгийн том гайхамшиг байсан байна. Тэгэхээр бид нар ямар гайхамшигыг хөөцөлдөх ёстой болж байна вэ? Библиэлд та нар гайхамшиг битээ хөөцөлдөрөө гэж хэлсэн. Харин ямар гайхамшигыг бид нар хөөцөлдөх ёстой гэвэл жинхэнэ miracle те болвол Есүс байгаа даахгүй. Тэгэхээр Есүсийг бид нар хөөцөлдөнө гэдэг чинь бидний амьдрал тэр чигээр гайхамшиг болно гэсэн үг байна. Амен уу? Тэ? Тэгэхээр одоо эзэн бид нар ингээл те одоо тэрний амьдралд байгаад надад яага байхгүй гэж харахаасаа илүүгээр бид нар эзэн яагаад түүний амьдралд энийг гэв? Яагаад миний амьдралд үүнийг хийгээгүй вэ гэдэг дээр утга учир өгөх юм бол бид нар үүнхээр үүнээс болж бидний сэтгэл оюун санаа хүртэл өөрчлөгдөн. Бид нар итгэлийн хувьд ч гэсэн бас ингээд нөгөө хандлага маань тийм ээ нөгөө итгэлийн маань бас хамар хүрээж гэсэн бас үүнийг дамжаад ингээ өснөө гэсэн. Бид нар үүн дээр юугаа тавих хэвээр. За амьдралд нэг асуудал ирлээ, бэрхшээл ирлээ. Бурхан яагаад надад энийг зөвшөөрөв гэдгийг бид нар бодохгүйгээр тэгээ ингээд гомдож болохгүй, уурлаад ингээд одоо эмоцлоод байж болохгүй тийм ээ. Харин гол юм нь бид нар тунгааж бодох хэрэгтэй болно гэсэн. Эзэн үүнийг хэрэг зөвшөөрсөн бол окей, давай. Эзэн минь та өөрийнхөө хүслийг биелүүлээч гэж. Тэгээ энэ бол яг бидний одоо христчин амьдрал байх болно гэдгийг хэлнэ гэсэн үг байна.
За эзэн нэгүслээрээ одоо ингээд бидэнд ивэлийг үзүүлдэг. Нэгүслээрээ. За одоо ингээд майн гэрлийн амьдралд бусад одоо өөр хэний чинь амьдралд ингээд хийж байгаа шиг тийм гайхамшиг хийхгүй байж болно шүү дээ. Тэгснээр миний хувьд бурхан байхгүй болчихж байгаа биш аахгүй юу? Тийм ээ? Тэгэхээр хүний бардам зам яг юун дээр хамгийн тод харагддггүй гэхээр надад энэ бурхан хийж өгөхгүй байна гэдгээс нь үүдээд байгаа эсгэж би шийдэгээд байгаа байхгүй юу? Тэгээд бурхан байхгүй. Миний амьдралд энийг хийгээгүй гэж тийм. Энэ бол үнэхээр хүнээс л гардаг бардам зам байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд тав хүн ингээд бодтоо хэрвээ бид нар тэгж нэг олон өөр төрөлд ингэж төрдөг байсан бол хонь болчихсон заяа. Дэлхий дээр хамгийн их одоо хүний идэш хоол болж байгаа бас мах чи юу лээ. Дахиа болцсон байсан бол яах вэ? Зарим хүн гэртээ дахиад ингээд өөрөөр нь ингээд амьдруулад ингээд одоо тий насыг нь илээж яхад бид нар бол энд тэндээс нэг аль хэдийн хоол болгоцсон зүйлийг нь аваад идчих. Тэгвэл тэд нар бол азгүй дахиа гэж одоо нэг тэр үгч тэндээс гарч штэ тий. Тэгэхээр хэрвээ бид нар тэр азгүй дахиануудын нэг байх байсан бол яах вэ? Тий. Тэглээгээд бурхан ерөөсө байхгүй гэж байгаа биш. Тэд нар хизээж гомддгүй юм шиг байгаа байхгүй ерөөсө. Яг тэгвэл хувь тавилан тэр гэдгийг бурханы гарт хувь тавилан байдаг гэдгийг мэддэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хэрвээ тэд сүнстэй байгаад сонгох хэлж ярих хүний хэлээр ярьдаг байсан бол өчнөө юм хэлнэ дээ тийм ээ. Харин хүмүүс бидний хувьд ярьж хэлдэг бурхантай харилцах боломжтой бурхан өөрийгөө бидэнд ингээд илчилсээр байтал бид нар бурханы надад хийж өгсөн зүйлийнх нь хэмжээгээр буцааж хариулах гэдэг бол энэ бол биднээс гарч байгаа бардам зан итгэлгүй байдал байгаа даа гэсэн. Бид нар үүн дээр үнэхээр бас номхорох хэрэгтэй болно гэсэн үг байна. Бурханы өөрийнхөө нэгүслээр бидний одоо гэргэн тойронд ч юм уу амьдралд маань хийж байгаа зүйлийг бурханы нүдэнд бол энэ гайхамшиг биш ээ. Нэг тав хүн мэдгүй. Бурханы нүдэнд бол энэ гайхамшиг биш байхгүй. Одоо нэг инээдтэй нэг тийм бас рил яваалсан шүү дээ. Нөгөө нөхрүүдийн яриа байхгүй. Нөхрүүд нь нэг найзтай цагдаа ингээд хөрөөд ирсэн чинь цагдаад хэлж байгаа. Би ингээд энэ дээр ингээд хоолоо идчихгээд. Тэгээ миний ингээд нэг хагас дутуу идсэн хоол, моол ингээд нөгөө бохир тавг сэрэнүүд энэ дэр байсан. Тэгээд намайг ингээд ийшээ явчаад бусал өргө баахгүй болчихдог гэдэг байгаа байхгүй. Тэг бүр амар гайхаад байгаа байхгүй. Тэгээд ингээ өглөөсөргөл энэ дээр ингээ хоол байж идэг те. Энэ бүр ингээ гайхамшиг гэдэг байгаа байхгүй. Тэгээ нэг ихнэр нь гэдэг ингээд байгаа байхгүй те. Ямаг хүүхэд байхад ээжүүдийн одоо те ингээ хүнс мүнс байхгүй одоо хөрөгч мөрөгч хоосорчлоо гэсэн мөртлөө ямар нэгэн хоол хийцэн байдаг те. Чи гайхамшиг шүү дээ. Хаанаас яаж агаад гайхамшиг хийж вэ? Тэгэд ээжүүдийн хувьд бол энэ одоо эмэгтэйчүүдийн хувьд бол энэ гайхамшиг мөн үү? Өөрөө хийж чадж байгаа зүйл нь учраас гайхамшиг биш аахгүй. Тэгэхээр бурхны хувьд нэгүслээрээ бидний амьдралд ингээд хийж байгаа бидний одоо нүднийг томруулж ухаан алдуулж байгаа тэр одоо гайхамшиг нь бурханд бол энэ гайхамшиг биш гэдгийг бодох хэрэгтэй. Тийм учраас энэ бол бурхны хувьд одоо ингээд та нарт энийг л хөөгөөрэй гэсэн тийм зүйл нь биш байгаа даа байхгүй юусэн. Тэнгүүд бурхан бүр ингээд цор ганц магтаалаа өгсөн тэр нэг нь хэн байгаад өгтөр. Есүс байгаа шүү дээ. Бүр хүмүүст бүр дуулахаар ингээд сонсогдохоор Библиэлд бичигдэж үлдсэн. Энэ бол миний цорын ганцтай таалан сойрхдаг хүмүүн байгаа маа гэж ингэж хэлж байна. Тэгэхээр тэр өөрийгөө тэр даруй байдлаараа бурханы хүртэлтэй бурхан эцгээ хүртэл ингээд бишрүүлсэн, таалуулсан, тэ бүр ингээд нөгөө хайрлуулсан ийм үйлдэл эн чинь гайхамшиг байгаа байхгүй. Тэгвэл Есүс тэр чигээрээ гайхамшиг гэдэг утга учир нь энд оршиж байна гэсэн үг. Халелуя. Бурханыг тушаахтал одоо ингээд хүсгэдэл биелж байгаа нь тэ ямар учиртай юм бол бидэнд түүнийг бодуулахад ингээ хүргэх учиртай учраас л бурхан бидний амьдралд хийдэг. Би ингээд нэг өвчтөө ядарчаа гэж бод тэ. Тэгээ натаа адилхан одоо шинж тэмдэгтэй хүний амьдралд бурхан ингээд нэг юм хийчл харангуйтаа үүнийг бурхан ч гэсэн миний амьдралд хийж чадах юм байна гэдэг зүйл тэр одоо итгэл найдвар төрж эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгээ бурханы хийж байгаа зүйлүүд дандаа ийм учиртай байгаад байна л гэсэн үг.
Хин нэг бурхан за чи нас чинь боллоо гэд авлаа гэж бодоход тэ хүн тэрийг харчаад юу гэж бодох вэ? Бурхан ч гэсэн миний амьдралыг захирдаг гэдгийг би харна гэсэн. Тэгээ үүнээс нь бодоод би амьдралаа бас ингээд нөгөө хайрлахтайгаа болно гэсэн үг байхгүй. Хүмээр гэж хүртэл ингээд бодох зүйл бидний амьдрал зөндөө гардаг. Гэтэл энэ дэлхий дээр би амьдрмаар байна гэсээр гад одоо амьдрах хугацаанд хүрэхгүйгээр нас урж байгаа хүмүүс аж түүнийг бурхан авч байгаа шүү дээ. Бурханы хийж байгаа зүйл шүү дээ, тийм ээ. Тэгвэл тэрийг харахтаа бид нар өнөөдрийнхөө бас зовлон бэрхшээлийг тэгээд бурханы нутарт хаяад амьдралаа өнөөдрийнхөө амьд явж байгаа энэ өдрөө үн цэнт бид нар зөнтөд бид нар тооцох ёстой учраас бурхан ингэж хийдэг байна гэсэн. Түүнээс бүгдэнд нь хэрэгцээтэй зүйлээр нь хангаж өгөөд ингэх юм бол энэ дэлхий дээр бол тэр чигээрээ өмнө самуун ерөөсөө ингээд аминч байдал тий хүн амны хэрэг бол бүр маш өндөр болно гэж байна. Хүний шунал хизээж зогсдоггүй гэсэн. Тийм учраас энэ дэлхий дээр ингээд алаг цог байгаад байдаг шалтгаан нь бурхан өөрийгөө санагдуулахын тулд үнийг хийж яадаг гэж бид нар харж байна гэсэн. За Эден цэцэрлэгт анхны хоёр хүнийг ингээд одоо амьдрууллаа шүү дээ, тийм ээ. Эден цэцэрлэгт бид нар төрөх ёстой байжээ. За тэнд бид нар ингээд бүр ингээд өвдөж зовхыг мэдгүй, тий одоо ингээд өтлөхийг мэдгүй бид нар тэгж амьдрах ёстой байсан баг. Яг харин бурхан тэнд ингээд олон моддыг ингээд тарьсан. Тэгээд тэднэрт ингээд энэ цэцэрлэгт байгаа бүх моддыг та нар арчлах ёстой гэдгийг хэлсэн. Гэхдээ та нар модныхын жимснээс авч идэж болохгүй нэг мод байгаа. Тэрний үлээ. Нэг амийн болон сайн мууг мэдүүлэгч тэр модны жимснээс авч идэж болохгүй. Бусдаас нь идэрэ гэсэн байна. Гэхдээ эхний өгсөн тушаал нь энэ моддыг арчлаарай гэсэн. Түүнээс идэрэ гэж хэлээгүй шүү дээ, тийм ээ. Энэ моддыг гэхдээ. Тэнгүүтээ хоёр дахь сануулж байгаа зүйл нь та нар альч модны жимснээс авч идэж болно. Гэхдээ л эннээс битгий идэрэ гэж хэлсэн байна. Тэгэхээр зэрэг тэнд чи одоо 1 сая мод гэдэг. Манай нэг ерөнхийлөгчийн хэлдгээр 1 тэрбум мод гэдэг юм уу, тийм ээ. Жимсний моднууд байж. Бүгд ингээд гоё шимт хижээлтэй хэрэггүй юм ерөөсөө нэг ч байхгүй тийм чи. Тэгээ тийм жимснүүдээс ингээд дураараа ингээд авч идэж авч хэрэгцээгээ хангадаг юм байсан бол яагаад заавал бурхны онцгойлон загсан зүйл рүү ингээд шунсан болоо гэж. Тэ? Мэдээж энд нөгөө муу ерэн сүнсний бурхны дайсан болох те муу сүнсний тарьсан хог байж байгаа нь үнэн. Түүний ятгалганд хүн автсан. Хүн ямар тохиолдолд гараас сунгаж энэ хэргийг үйлдээд байна уу гэхээр ятгалаг ирэхэд энэ дотор юм шунал байж байгаа бол тэр шуналтай холилдоод хүний гар явчихж байгаа хэрэг. Ойлгож байна уу те? Тэгэхээр эргэн тойронд маань хүмүүс бид нар ингээд нэг энэ хүн яахаараа ингэдэг байна гэж боддог зүйл дандаа хүний өөрхийн шуналаас болдог л гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр шунал дээр нь тэр муу сүнс ирээд чөтгөр ирээд юу гэж зүгээр шивнчихэж байгаа байхгүй. Тэгээ юу гэж хэлдэг вүлээ? Чи наадхнаас наад жимснээс аваад модноос жимс аваад чих юм бол бурхан болно. Яг бурхан шиг болно шүү дээ гэсэн. Тэнгүүд нэг одоо хүнд нэг юм жоохон дутуу юм яваад исэн байгаа байхгүй. Бурхан тэр Эден цэцэрлэгт байгаа бүх амьтдыг захируулсан. Бүгдээ захируулсан. Тэгээд нэг амьтад ингээл бүр ингээд те хосоороо нэг нэгээрээ хурж ирээд нэр авч ирсэн. Гэ боддоо тэгэхээр нөгөө одоо тэр хүний хийж байгаа зүйл нь нөгөө Адамын хийсэн зүйл нь юу болж байна? Айгу эрх мэдэлтэй байгаа даа сте. Тэгээд амьтад ерөөсөө өөрөөр нь ингээд өөрт нь захирагдаад байгаа. Тэгээд арслан хараад арслан гээл им гараад өнгөртөн. За эрслэн гээл. Тэгээд ингээд нэрлээд ингээд сууж ясан байгаа даа. Тэгэхээр нэг л юм дутуу багцсан. Юу гэхээр бурханд өөрөө захирагдах хэрэгтэй болж байна. Тэр шунал ингээд тань дотор нь яваад байна. Тэр шунал нь өөрийг нь гонсоолгосон. Яг гонсооцсон байгаа сэтгэл дээр нь ятгалаг ирсэн. Сатан могооны биеийг ашиглаад түнтэй ярьсан гэдэг байгаа шүү дээ. Тэгээ түнд ярьсан. Ярахтаа юу гэсэн? Наадхнаас аваа ичгэр чи бурхан болно гэд. Дахиж бурхан захирагдахгүй юм биш үү? Би бурхан шиг ингээ өөрөөрөө л явчих юм биш үү? Ингээ нүдэн дээр нь бурхан ингээл одоо бурхан түнтэй уулздаг байсан гэж бодох тэр магадгүй те Есүс л байх гэж хүмүүс ярьдаг. Яг тэгвэл хүний одоо дүр төрхтөөгөр те үзэгдэж чадхаар юм чи. Тэгэхээр ингээл нүдэн дээр ингээл нисэл явцдаг байсан юм уу? Яачдаг байсан бүр хатархаал байсан байгаа байхгүй юу? Тэгэж явсараагаад ийм зүйл болсон байгаа даа. За тэгвэл энэ дэлхий дээрх бүхий л одоо зүйлд хандлага маань
бидний бас шунлаас болдог, атаархлаас болдог тийм ээ. Бас сэтгэл хангалуун биш байгаагаас мөн болдог. Энэ бол муу ерөн сүнсэнд олзлогдох ерөөсөө нөгөө гох нь олчигддаг тийм. Тэгээ муу ерөн сүнс үнийг ингэж дэгээддэг байх гэдэг юм. Бид нэр олон жил ер нь бурхангүй амьдарсаар ирсэн ба. Бурханыг мэдэхгүй. Гэхдээ амьдралынхын өдрүүд нь эхлэх төгсгөл нь бурханы хүч чадлаар захирагдаад яваад байгаа шүү дээ. Тэ? Тэгэл яг нэг өвдөөл, үхгээл ирэхээр бурхан байна уу гэл тэ. Баг залуу юм жоохон бахад хүүхдүүд маш сүнслэг байгаа шүү дээ, тийм ээ. Бурхан байдаг гингүү тэд нар ерөөсөө эргэлзээгүй итгэдэг. Тэгэл бүр ингэ. Жоохон томроод ирэхээр ингээд нөгөө би чинь надад ер нь бурхан хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэл ингээл тэ. Тэгэл донголзоол тэгснэ яг өөрийг нь шууд захирчдаг тэр нэгэнд өөрийгөө өгмөөргүй байгаа байхгүй юу? Тэ өөрийг нь шууд захирчдаг нэг нь өөрийгөө өгмөөргүй байгаа байхгүй. Ясаа. Хамгийн захихаа гадарч тэр. Тэр нөгөө дахиад нэг байгаа. Тэр саяных ч зөв. Тэ наадхыг нь дараалах гэдэг байна тэ. Энэ дээдлийн дээшээ дарсан уу тэ? Халуунаа. Тийм байна, тийм байна. Тэ. Энэ арай 50 хүрэх болоогүй юм шиг байна, тий. Тий. Цамцтайгаа суугаад байгаа юм байна шүү дээ, тий. За ер нь бол ингэ 40 жоо хивэж байгаа улсууд бол даарж байгаа шүү. Тий. За манай Батөржинийг аваа яачих байлгүй тий. Энэ тайцлахаа гэрлийг өгөөгүй юм шүү дээ. Би айгүй хар царайтай гарч байгаа даа. Тий. Хамгийн захих нь ах хэвээр. Тий. Тий одоо нэг энэ улалцаа л. Тэн дээр одоо нэг юугаа өгнө гэсэн үг тий. За буцаад орох уу. Одоо гайгүй харагч байна тий. Би энэ ихний хэсэг дээр бол ерөөсө тасаар царайтай гарсан одоо яана. Ямар нэг фильтр ашигладаг юм уу яа тий. Яаж ч энэ төрөлхийн борогч хэлэхүү гэдэг. За тэгээд өнөөдрийн бас яг удирдгал маань та бүхэнд юуг санагдуулаад багтаа хүмүүс бид ер нь өөрсдөөсөө болтогоо гэдэг тийм ээ. Харин бурхны анхны хүсэл бол биднийг мөнх амьдруулахыг хүсдэг. Тэр бидэнд хайртай тий. Тэгээд бид нар бурхан бол өөрөө гайхамшиг, бидний хувьд бол өөрөө гайхамшиг гэдэгт итгэх хэрэгтэй. Түүнээс бидний эргэн тойронд болж байгаа зүйлүүдийг бурхан гайхамшиг гэж хардаггүй. Харин тэр өөрөө зүгээр хийхийг хүссэн зүйлээ хийсэн. Тийм ээ. Харин тэдэнд биднэрт юуг санагдуулж явах ёстой гинэ? Бурхан байна гэдгийг санагдуулах ёстой. Тийм ээ. Тэгээд бид даруй зүрхсэтгэлээр юу хүлээж зөвшөөрөх ёстой гэвэл бурхан минь та миний амьдралд юу хүссэн өөрийнхөө хүслийн хэмжээгээр та үйлдээрэй гэдгийг нь бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бол биднээс гарч байгаа даруусал баггүй да. Тийм ээ. Тийм учраас тийм болох дээр одоо хэн нэгэнд ингээд бүр харамгүй заяасан авьяасанд би хатаарах хэрэггүй. За одоо манай үлзий ахчараас гар марын тэр авьяас маяас тэр одоо бүр амар авьяас дөө шүү дээ тийм ээ. Гэтэл чин тэрийг нь харцгаад ингээд би хатаархаад бурхан минь яахаараа гэдэг ингээд одоо бурхантай заргалдаад ах нь миний ажил биш ээ гэсэн үг байхгүй. Бурхан надад бас намайг бас нэг хааны газар нэг хэрэгтэй шүрв болгохоор л бүтээсэн гэдэгт итгэх хэрэгтэй гэсэн үг байна. Халелуя. Тэгээд би танд бас урам зориг өгье. Та бол сайн аав, сайн ээж. Та бол сайн эхнэр, сайн нөхөр байгаа. Яг уу та бол ааштай л та. Тийм ээ? Жохон шогл тоо. Гэхдээ бурхан таныг яг хэрэгтэй газар нь тавьсан гэдэгт халуун итгээрэй гэж хүсэж байна. Тэгээд тэр бурханы яг нөгөө тэр тавьсан тэр зоригт та өөрийгөө өгөхэд л та амьдралаасаа аз жаргалыг мэдэрнэ. Баяр хөөртэй байх болно. Та бурханы тэр нөгөө юуг нь яана гэсэн үг. Тэгээ хүч чадлыг нь амсна. Түүнээс ирж байгаа тэр ивэл өрөөлийг нь жигэн утгаар нь та ойлгоно гэсэн үг байна. Амен. Нөгөө олон жил ханилц зүг хүмүүс мууддаг гэсэн мессеж айгүйх нөгөө сошиал ертөнцид явдаг шүү дээ тийм ээ. Тэгэл эхний жилээ ингээл нөгөө амар хайрлал ингээл толгоо молгоогоо юм зогчих уу эдэргээл гэжсэн бол 5 жилийн дараа гэсэн чинь шкаф онгоолохдоо цогж мөхөөл тэргээ тоохгүй явдаг болчихж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд энэ бол яг зөвхөн буруу мессеж. Зөв мессеж нь юу гэхээр бид нөгөө нэг анх дуурлаж хайрладаг байсан бол явандаа бид нар нэгнийгээ өрөвдөж хайрладаг дорно.
өрөвдөж хайрлах гэдэг чинь нөгөө энерги тухай ярьж байгаа шүү дээ. Энерж хайрлах гэдэг бол төгс хайр. Хажууд хүндээ хэлэхгүй юу? Энерж хайрлах гэдэг бол төгс хайр юм шүү гэж тийм ээ. За тэгэхээр тэр хайр руу бид нар үнэхээр орох хэрэгтэй байгаа. Халелуя. Амен. За түүнээс ингээд бид нар амьдралдаа ингээд янз бүрийн ингээд апгрейд тий одоо нэг сайжруулалт хийчих гээд айгүй их олон янз юм туршиж үздэг. Үгүй зүгээр яг амьдралын чин дотор байгаа тэр хэв маягийг өөрчлөх ганц л юм бол Есүс л байдаг. Тийм ээ. Тэгэхээр Самар эмэгтэйн түүхийг би яагаад татаж ирээ ярьсан гэхээр тэр эмэгтэйн амьдралд ямар нэгэн зүйл хэрэгтэй байгаа байхгүй. Яг гэвэл тэр олон жилийн туршид аль хэдийнэ тэг ингээд муу нэрийг зүүхээр зүйлүүд тэр хийгээд амьдцсан. Тэг бүгд өөрийнхөө сонголт байсан гэдэг тэр мэдж байгаа. Тийм ч учраас ингээд хинч ус авахар ирдэггүй тэр цагаар ус авахар ингээд халуунд ингээд хөлсөө цутгуулan байж ус авахар ирж байгаа яг тийм хэсэг байж байгаа. Харин Есүс тэнд хүлээгээ зогсож ирсэн. Тэгээ түүнтэй бүр ингээ хувьчлан уулзах хүсэлтэй байсан юм шиг байгаа байхгүй. Тэгээ бүгд хоол ингээд эргүүлээд одоо ингээ хот руу орцсон хойгоор Есүс яагаад үлдсэн юм? Тийм ээ? Бид нар нөгөө нэг Ерихо гэж хот руу Есүс орж ирэхдээ олон хүн Есүсийг харах гал ингээл бүчиж шахаал ингээл байж хахад Есүс явж яснаа инжирийн модон дээр зөндөл хүүхэд мөхтүүд байж лсэн байх л та. Тэгээ явж яснаа тэнд байгаа ганцхан тэр Заккад хандаж юу гэж хэлээд байна. Хөөе. Закка буугаад өнөөдөр би танаад очино гэж. Энэ бүгдийг бурхан төлөвлөсөн байгаа байхгүй юу? Тийм ээ? Энэ бүгдээс нь харахаар бурхан таны амьдралыг үнэхээр нэг нэгэнгүү мэддэг. Тантай хувийн харилцаатай байхыг хүсдэг. Үнэхээр хүнд хэцүү амьдралыг туулж гэнэ. Зүрстгэлтэй хүнд юм санаа зовнол, айц хүч байгаа бол Есүстэй хувьчлан уулзахаар суугаарай, тийм ээ? Түүнийг ирж хаагаараа, бурханы үгийг барьж аваад уншаараа. Тэр үед бурхан тантай ярих болно гэдгийг хэлхийг хүсэж байна. Гайхамшигт эзнийгээ бараадах гэдэг бол бидний амьдралдаа хийх ёстой энгийн эн тэргүүний зүйл байгаа. Амен. Иохны 5 дугаар бүлэг дээр харах юм бол би яг энэ үйл явдлаас хойш 5 дугаар бүлэг дээр харах юм бол нэг юудэчид нэг баяр болоо тэнд ингээ Иерусалимд Есүс очисон тухай гарч байгаа. Тэгсэн чинь тэнд ингээд Иерусалим чинь ингээд 12 хаалгатай авахгүй том жижиг Иерусалимын одоо чинь цайз юм хан хэрэн байгаа шүү дээ. 12 хаалгатай. Тэгээд хоньны гулдан гэдэг хоньны гулдан хаалга гэдэг ярьж байгаа юм хон тууж оруулдаг тий одоо өргөл мөргөл одоо юунд чинь зориулдаг тийм ээ хон тууж оруулдаг тэр хаалганы дэргэд Бицаада гэдэг нэртэй одоо юм цөөрөн баг. За тэр цөөрөн нэг тийм онцгой цөөрөн байсан. Өдрийн нэг тодорхой цагт тэр цөөрмийн ус ингээд ингээ хөдөлдөг баг. Бусад үед бол ингээ хөдөлгөөнгүй байждаг. Тэр өдөрт нэг тодорхой цагт гэж байгаа байхгүй. Тэгээд яг тэр ус хөдөлж эхлэхэд тэд нар яаж нээж мэдсэн бүүм үз сая. Гэхдээ ус хөдөлж эхлэхэд хамгийн түрүүнд орсон ямар ч өвчтөй хүн эдгэрч ирсэн. За юм одоо дэлхий дээр байдаг бахна. Байна. Энд нар шаа маршаа тиймэрхүү юм байдаг штэ тий. Харин Библиэл дээр тодорхойгоор хэлэхдээ тэр өдрийн нэг тодорхой цагт эзний одоо бурхны тэнгэр элч ирээд түүнийг хөдлөгдөг байсан гэж байгаа байхгүй. Нэгсэндээ одоо бурхан тэнд бас өвдөж зовж байгаа хүмүүс нэг боломж олгодог байна штэ. Гэхдээ энэ нь лимиттэй байгааг бид нар харж байгаа. Лимиттэй. Төрүүлж орсон хүн л гэж байгаа. Тэгсэн чинь тэнд ингээд бүр маш олон жилийн туршид ингээд саа өвчнөр зовж байгаа нэгэн настай хүн байсан. Тэр ингээд Есүс түүнтэй уулздаг. Ягаад ч юм Есүс тэр одоо өвдөж зовсон хүмүүсийн дундуур ингээд зүгээр гараад явчихгүй тэр хүн дээр хурж ирээд тэр хүн 38 жилийн туршид өвчтэй байсан баг. Одоо юу ч байхгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэл тэнд хэвтчихэд яаж ам зогоодог байсан юм бол зайлвал эсвэл нэг сүмээсэн ч юм уу ингээд нэг юм халамж өгдөг байсан юм уу яасан те. Тэгээд тэр хүн дээр ирээд энэ их удаан хэвтэж байгааг нь мэдсэн. Тэгээд түүнийг юу гэсэхтэй чи эдгэрхийг хүсэж байна уу гэсэн. Тэгсэн нөгөө хүн юу гэж хэлж гэнэ үхтэй. Энэ дээрээс бид нар нэг зүйл өнөөдөр сурах хэрэгтэй. Тэр хүн шууд юу гэж Есүст хэлж гэнэ үхтэй. Вэ энэ ус хөдөлж эхлэх үед намайг мүлгсөөр хэлхийн нэг надаас төрүүлдээд орчоодох юм аа. Тэгэл би энд ингээд удаан хэвтэж байна гэсэн баг. Тэнгүүд Есүс түнд юу гэсэн гэхээр бос дэвсгэрээ аваад алах гэж хэлсэн ба. 3 үг гэсэн. Бос нэг юм аав гэстэй. Одоо өөрөө хөвж байгаа дэвсгэрээ аав. Тэгээ алах гэсэн ба. Энэ шидтэй 3 үг биш заяа. Би танаар шидтэй үг зааж өгч байгаа юм биш. Зүгээр Есүсийн хийсэн зүйл нь ерөөсөө өөрөөр нь нэг зүйлийг үйлдүүлсэн ба. Энэ чинь 38 жилийн туршид тэр хүн босгоод бос чадахгүй байснаа мэдчихэж байгаа. Харин яг энэ мөчөд Есүсийг хэлэхэд тийм ээ
Тэр хүний дотор ямар нэгэн зүйл өөрчлөлт орсон баг. Энэ хүний хувьд одоо гайхамшиг болчих. Босоод ирсэн. Бүр дэвсгэрээ аваад нөгөө чи өсөр цогцоод яваад гисэн. Иесус яваад гисэн. Дараа нь юу болсон гэхээр тэр нөгөө нэг шаббат буюу одоо еврейчүүдийн ажил хийж болдгоо өдөр нь байсан. Тэгээд нөгөө хүн чинь дэвсгэрээ үүрцэн явсан байгаа. Тэгсэн чинь чи ажил хийж гэн гээд нөгөө шашны хүмүүс түүнийг загинсан. Тэгсэн чинь намайг эдгээсэн хүн намайг бос ингээд дэвсгэрээ аваад яв гэсэн учраас би явж байгаа. Хамгийн инээдтэй хаашаа явах гэж байгаа юм бүү мэд. Тэ? Хаашаа яв гэдгийг Иесус хэлээг зүгээр л бос дэвсгэрээ аваад бусдын дунд ороод алхаарай гэсэн баг. Тэр хүн одоо шалны алчуур байжсэн бол одоо босоод хүмүүсийн дунд яг адилхан эрүүл болоод алхаж байгаа байхгүй. Энэ л ерөөсөө Бурхны бидний амьдралд хийж өгч чаддаг зүйл. Харин биднээр Бурхан хийлгэх юм бас хийлгэхийг хүсдэг. Бидэнд бас хариуцлага үүрүүлдэг байгаа байхгүй. Тэгээд тухайн үед энэ яагаад гэдгийг мэдгүй энэ хүн үүрээд явсан. Яагаад гэдгийг мэдгүй бослоо, эдгэрчлээ, баярлсан нөгөө дэвсгэрээ авах гэсэн учраас аваад үүрсэн. Тэгээ алах гэхдээ нөгөө чинь ийшээ гараад явсан баг. Есүсийн хажууд үлдээ, түүнээс зуураад энэ чиний үйлэг ингэж болох байсан. Зүгээр л Есүсийг дагаад явсан баг. Тэгээ бид нар заримдаа амьдралдаа үнэхээр яг ийм бүр blind тэ одоо ийм харлаган юм шиг тийм алхмуудыг заримдаа хийх хэрэгтэй болдог. Тэгээ энийг итгэлээр бид нар хийх хэрэгтэй болчдөг. Тэгээ Бурханд үйлчилж явахад ялангуяа тэгээ итгэлээр хийх хэрэгтэй болдог. Саяхан нэг хүн эхнэр үтэй хоёрын ингээд бас ягаад Америк руу ирсэн талаар ингээд зөндөө асууж шалгаалаа л тэгээ би жоохон хуваалцсан гэсэн. Ер нь бол энд анх одоо 6 сарын хугацаатай ингээд ирээл тэгээд за энэ ч ер нь амьдрахад хэцүү газар байна гэж анх бодогдсон. Харин дараа нь би одоо айгүй олон гэр бүлүүд ингээд бас салд сарнаж юм асуудал тулгарч байгааг хараад миний зүрх өвдсөн байна. Би нэг тийм амар юм сэтгэл хөдлөлтөө биш аахгүй. Би бүр өөлсөн түүний төлөө. Тэгээд би ингээд өөлөө залбирсан. Тэгээд тэр үед би анхудаа мэдэрсэн аахгүй. Бурхан намайг ийшээгээ дуудаж байгаа юм байна. Тэгээд дуудлага нулимстай ирдэг. Бусдыг хайрлах, хайртай ирдэг. Түүнээс миний ашиг сонирхлын төлөө биш байхгүй. Тэгээ би одоо манай эхнэр маань ч гэсэн надаа одоо гэрлэг хэсэг нь мэдхгүй. Тэр чинь одоо нэг хамтлаг хөөжсэн хүн чинь те. Тэгээ би шууд залгасан. Бурхан намайг дуудаад байна. Тэ чи надтай хамт энэ ч буцаж ирэх үү гэсэн би хаанч авсан дагна гэсэн. Бурханы яг бүр төгс дуудлага байна. За тэгээд Монголд очлоо, визэнд орлоо, виз гарсан бай. Жил ингээ 18 сар хүлээсэн мэт. Өдөр болгон босоод залбирна. Амьдралдаа байгаагүйгээр нэг зүйлийн төлөө ингээ өдөр болгон 18 сарын туршид залбирсан. Тэгээд гол нь юу гэхээр ерөөсөө эзэн минь энэ таны хүсэл муу юм болвол та бидэнд арга замыг нээж өгөөч те. Тэгэл энд ингээ нэг бичиг баримт болохгүй ингээ бичиг баримт ингээ жоохон болчихгүй л байгаад байсан байгаа. Тэгээд бүр нарийн учрыг нь манай ганц зүрх ах мэдчихэж байгаа. За нэг өдөр ингээ нэг визний ярилцлагын цагаа аваараа тэгээд визэндээ ороорой гэсэн. Тэгэл яг нэг бичиг баримт янз бүрийн хэрэгцээтэй юмнууд нь бүрдээл визэндээ орсон. За орой ирээд аваараа гэл ингээл тэгэл аваад энэ ч хөрөөд ирсэн. За тэгээд эхний сүм дээр ингээд нэг 2 жил шахуу үйлчлээ. Тэнд ингээд бас ингээд 30-40 хүнтэй байсан цуглаан чинь ингээл 100 муу болоод тэгэл ер нь хамаг юм л ер нь цуглааны шинжтэй болоход болсон байгаа. Тэгээ тэр үед ингээд бас яг тэр цуглаан дээр ингээд удаан үлдэх боломжгүй болоод энэ Бурхны дуудлага биш байсан болов гэж бодсон. Бурхны дуудлага биш байсан юм бах та. Тэгээд жоох ингээд нэг асуудалтай тэр өнгөрөөж исэн өдрүүдэд Бурхны өмнө дахиад суусан байгаа. Миний ярьж байгаа зүйл дээр тавхан миний талын зүйл биш яг Бурхантай холбож ярьж байгаа зүйл дээр анхаарлаа тавиараа заа. Бурхан өөрийнхөө цагаар л хийдэг. Өөрийнхөө хүслээр л юм хийдэг ба. За тэгээд нөгөө асуудалд орсон ингээд үүмэрцэн тийм байж ах үед яг Бурханы өмнө ярьж байгаа. 2006 оны 12 сарын ингээд одоо 31 өглөөн нь ингээд босоод Библийг уншлаа. Яг зовлон биш ээ. Нэг юм сэтгэлдээ нэг юм те нэг тайван биш. Яг яах юм бэ? Монгол буцах ёстой мó? Тэгээ бид нар энэ газарыг зориод ирсэн чинь энэ нь биш байсан юм шиг байгаа тоххой. Тэгээ дуудлага биш байсан юм уу? Би буруу сонссон юм уу? Энэ зовлонтой байж хахад яг ингээ Бурхны үгийг уншаад залбираа суужхад Бурхан надаа юу сануулсан гэж Авраам Бурхны дуудлагыг дагаад зүгээр л ингээл явцсан. Юу болох юм бөө бидтэй. Тэгээд би энд ирсэн нь хэн нэгэн хүмүүс намайг урьсандаа биш
Би бурхныхаа дуудлагыг дагаад ирсэн. Намайг урсгах хүмүүс бурханд зарагцсан хүмүүс байхгүй юу? Бурхан тэднийг зүгээр ашигласан. Өөргөө дуудлага намайг хэрэглэхийн тулд энд авчирсан юм байна. Тэгээ би тэр өдөр нөгөө шүмийн пасторт хэлсэн байгаа. За бид нар энд угаасаа ингээд шин сүм зөндөө ирэхтэй байгаа. Шин сүм эхлэе. Тэ манай гэр бүл, манай хүүчин дөнгөж юм жоохон байсан ч тэ. Манай хүү бид гурав ингээд шин сүм эхлэнэ. Бурхны дуудлагыг дагаж ирсэн учраас бид нар Монгол буцахгүй, хаашаа явахгүй. Энд л бид нар байна гэсэн. За одоо би ингээд бараг 18 жилийн дараа эргээ харахад бурхан л хүссэн тэр хүсэлд ингэж өөрийгөө өгөх юм бол унаж боссон ч гэл бурхны өвөр дээр байна гэдгийг бол бас халуунаар мэдэрнэ. Библиэлд хэлж байгаа шүү. Эзэндээ итгэж найддаг хүний хувьд бол унсан ч боссон ч эзнийхээ өвөр дээр байдаг юм а гэж. Унлаа, янз бүрийн асуудал гарлаа, ингээл бүр сэтгэл бүр гонсоох юмнууд ингээл зөндөө тохиолдсон. Инглээ бурхан хамт байгааг мэдрэх гэдэг чинь ерөөсөө бурхан хамт байхад ер нь те яах вэ? За дутагдах юм гарна, хоосон гэдээ байх үе байна тийм ээ. Тэгээ сайхан нэг инэт юм нэг Африкэн хүн тэгцээс би ингээд баг одоо саятан болж байна гэж байгаа байхгүй. Тэгснэ надад айгүй олон ингээд тэг байна гэж байгаа байхгүй амьдрал хоосон байхгүй. Айгүй олон тэг байна. Одоо ганцхан надад нэг л хэрэгтэй л гэж байгаа байхгүй. Амар өөдрөг хараад байгаа хөтэ өөрийгөө. Яг үргэлжлэр бид нар өөргөөлжтэй бид нар хоосон ингээд явах байсан ч гэсэн яг энэ хэцүү өдрүүдэд бид нар бурхны нөгөө хамт байгааг мэдрэх гэдэг чинь л бидэнд бол хүч байгаа байхгүй. За бурхан л хамт байгаа бол окей. Үргэлжлүүлээд явна. Эзэн хангаж өгнө. Тэ? Эзэн босгож өгнө. Эзэн эдгэж өгнө. Эзэн дагуулна. Эзэн өрөөж өгнө, тэ? Энэ бүхэн байна гэсэн үг байгаа. Амен. Гэвь бид нар ингээд явцын дунд жоох ингээд нөхцөл байдлыг бид нар өөрсдийнхоороо ингээд харж гад ингээд ирдэг үе байгаа. За одоо энэ 38 жил саа өвчтэй хэвцэх хүн чинь одоо бүх юмыг ингээд нэг юм зүгээр л материалыг хардаг болсон үе байгаа шүү дээ. Тэгээ юу гэж хэлж байгаа нөхдөр тэр үнэхээр эдгэрдэг л дээ тэн нэг гайхамшиг болоод би тийшээ ингээд явахаар болохгүй юм аа. Тэр хүний хувьд бурханд өөртөө ингээд ярихад бурхны хүсэл байх юм бол бурхан хүсгэл юм бол тэр даруй эдгээд гэдгийг мэдэхгүй байгаа. Тэгэхээр бурхантай хувийн харилцаа тогтоогоогүй байсан гэсэн үг. Хэдийгээр энэ богинохон бичигдсэн түүхч гэсэн эндээс хэлэгдэх эзний үг бидэнд ихийг ойлгуулна. 38 жилийн турш саажилтаас болж хэвцэн энэ Бицаяд гэдэг энэ цөөрмийн дэргэд их зүйлд найдлага тавьж хүсэж ирсэн хэдийч удтал боломж гарахгүй байснаас итгэл найдвар бараг тасварсан байдалтай хэвтэж байсан. Тэгээ үүн шиг биднийг өөрсдийнхөө юм өөрсөндөө бид нар ямар нэгэн өөрийнхөө бодлоор хүслээр нэг юм төлөвлөөд тэгээ тэрэндээ бид нар горилгоо тавьдаг. Эн чинь бидний горилгын цөөрөн багхгүй. Тэгэхээр өөрсдийн юм горилгын цөөрөмдөө бид нар ингээ хэвтэж авах үед Есүс үргэлж бидний дэргэд байж байдаг. Ерөөсө тэгж байгаа шүү дээ. Бурхан ерөөсө чамаас нэг л дуудах тэр зайд л байж байгаа гэж байгаа байхгүй. Нэг л дуудах зайд л байж байгаа. За манад нэг том залуучууд амьдарч байгаа шүү дээ. Айдэр чи их том ээ. Надаас биеэрээ том, хүчтэй, бярта гэж ихтэй мэдэж чадж байгаа юм ч бас их баг шүү. Тэгээд ямар үед ээжээ гэж дууддаг гэж бодож байна те. Ямар үед хамраас нь цус гарахад ээжээ те хүмүүс хуруун ингээд зүсэгдэж ороод ингээд яхад ээжээ гэж гэл нэг сүртэй өглөө тэгээд одоо манайс ч тийм үед амьдраагүй юм шиг гэдэг шүү дээ ер нь бол те. Бид нар чинь нэг зүгээр долоогоор нэг навч наачаал явдаг гэсэн үстэй. Гэхдээ бид нар эргээд бодох юм бол яг гэртээ байхдаа бид нар те амьдрал хэцүүдэнгүүд ээж ааваа гэл ингэдэг гэсэн те. Тэгэхээр бидэрт нэг аминд тулаагүй үед бид нар бурхныг дуутахгүй байгаад байдаг юм шиг байна. Аминд тулаагүй. Зүгээр нэг юм өөртөө нэг юм одоо яг ингээд загасч хүмүүс ингээд тгээ хайчаад айгүй их юм ингээд зарж байгаа шүү дээ. Уянч загаслах чи бас л ер нь үнэтэй идэх шиг байна те. Том загас барыг бол бүр л их үнэтэй юм хэрэглэх хэрэгтэй юм шиг үлээ шүү дээ. Зарагтгээ шидчихэд орох уу үгүй юу гэдэг бол ерөөсөө тэнгэр мэдэн заяа. Тэ? Түүнээс ингээд нэг шийдлээ заавал орно гэдэгт бол тэр загасчин хүн бол ойлгомжгүй. Ер нь бол тэгж 100% итгэдэг хүн байхгүй баг. Зүгээр яг ороосоо гэж бодоод хүлээж байгаа нь эн чин тэгж ингэж өөрийгөө тамалж байгаа нь тэ?
ингэж өөрийгөө тамлж байгаа нь бас өөрсөнд нь юм жаргал юм шиг байгаа байхгүй. Ингэж игэж байгаа байрлаа. Тэр нэг амар үгээр хэлэхээ аргагүй юм сайхан юм шиг байна. Гэтэ энэ тэр болгон дэгээ шийдэх болгонд барьдаг гэсэн утгатай ерөөсөө биш байгаа байхгүй. Тэгэхээр загасч да. Би тавганд нэг юм хэлье. Юу чинь уурганд чинь дэгэнд чинь загас оруулж өгж байгаа нь загас өөрөө юм уу? Та өөрөө ингээд сонгоод бүр хаана байгааг нь мэдээ. За дэгээгээ шийдээд аманд нь та өөрөө хийсэн үү? Загас өөрөө ч ороогүй шүү зэ. Бурхан. Тэр болгонд талархснаа илэрхийлж байгаа юу? Чаддгүй. Манайхан бүгдээрээ загасчаад байгаа шүү. Тэр нь бол би тэгээд яриад байгаа шүү зэ. Бизнес хийсэн ч гэсэн үйлчлүүлэгч байлаа. Та өөрөө ингээд зарлаа л те. Өчнөө бизнестэй бүгдээрээ зар тавьж байгаа. Зөвхөн таны зараар ингээд хүмүүс ирж байна гэдэг чинь бурхан сонгож өгж байгаа гэдэг та итгэдэг үү юу? Тэгвэл сайн байна. Итгэдэг бол сайн байна. Та бол үнэхээр агуу итгэлтэй хүн байна. Энэ чинь итгэлтэй хүний шинж байхгүй. Тэгэхээр бид нар итгэлийн амьдралыг яг энэ тухай яриад байна гэсэн үг. Бүр тэр ч утгаа сүм чуулганд таныг энд ингээд авчираад бурхан суулгасан гэдэг пастор өөрөө итгэхгүй л яг уу. Энд айгүй хэцүү юм болно шүү дээ. Би итгэлгүй хүн байна гэсэн үг. Тэгэхээр хүн нэг болгоныг бурхан өөрийнхөө хүслээр энд авчирсан гэдэгт би итгэж байна. Тэгээ та ч гэсэн бас таны амьдралд болж байгаа бүх зүйлүүдийг бурхан өөрийнхөө хүсэл тааллаар хийж байгаа гэдэгт итгээрэй гэж хүсэж байна. Харин бид нар өөрсдийнхөө хүчээр юм хийдэг юм шиг бодоод эхлэх үед л бидэрт асуудал гарч байгаа. За тэгвэл бид нар нөхцөл байдал бид нар шалтгаалаад бид нар заримдаа бурхнаас холдоо явцдаг. Өөрийнхөө бардам занд бид нар хөдлөгдөөд бид нар бас бурхнаас холдоо явчихж байна. Тэгээ бид нар бас юу яаж өөрийнхөө бас нөгөө юм характер те нөгөө зан чанарын мэс чанарынхаа байдлаас болоод бид нар бас бурхнаас хол байна. Тийм ээ? Өөрийнхөө хүчинд итгэж найдаж байгаа зүйл биднийг бурхнаас хол болгож байна. Тэгээд амьдралд маань ямар нэгэн зүйл гайхамшигтай санагдуулсан амьдралд нэг өөрчлөлт юм сайжруулалт ийм хөгжүүлэлт авчирсан ямар нэгэн зүйл бүх юмаа өгөхдөө бэлэн байдаг. Яг хөө тиймэрхүү нэг төр зүрийн чадвар, төр зүрийн юм өөрчлөлтийг авчирч чадах хүчин зүйлүүд байдаг. Гэхдээ энэ нь бурхан мөн үгүй юу гэдэгт би таныг бас бодоорой гэж хүсэж байна. Есүс энэ хүнээс асуусан. Чи эдгэрхийг хүсэж байна уу? Тэнд эдгэрэх хүсэлтэй олон хүн байсан ч Есүс ганцхан түүнтэй ярьсан. Тэрээр Есүсийг танихгүй байсан хэдий ч энэ нь өөрөөрөө оршигчтэй бүх зүйлийг захирч чаддаг тэр бурханы ажлын төлөөх сонголт байсан гэдгийг тэр хүн мэдээгүй. Есүсийн асуулт нь тэр хүнд өөрт нь туслаад цөөрөм рүү оруулах хүн гараад ирлээ гэж бодогдоход хүргэсэн баг. Хин ч гэсэн тэгж бодох байх тийм ээ. Ингээ нэг өвчтөе өвчсөн чинь чи эдгэрхийг хүсэж гэнэ үү гэсэн чинь энэ сайхан залуу сайхан ирж дээ те одоо намайг ингээ зүгээр сайхан чирж аваачаад ус руу оруулчих юм байна да гэж бодсон баг. Гэтэл түнд ямар ч ус материал хэрэглэлгүйгээр тушаасан байгааг бид нар харж байгаа тий. Бурхны үг хүрэх газараа заавал хүрдэг. Бурхны хүслээр бүр байгаа ондог. Ингээд ямар нэгэн ус шороо ямар нэгэн материал ерөөсөө хэрэггүй. Зүгээр л бурхны тушаал түүний хүсэл байгтал болж байна гэдэг бид нар харж байна гэсэн. Есүс бидний төлөвлөгөөг дагдаг нэг юм биш ээ. Харин бид түүнийхийг дагах ёстой байгаа. Есүс түн тушаас бос дэвсгэрээ аваад алхаж гэл. Эхлээд түүний итгэл байгааг нь түүнээс асууж байгаа. Тэр дагсан, эдгэрсэн. Тиймээс Есүс биднийг хамгийн юм доод зэгтэй байхад тэр горилгын цөөрмийн манд иргэд тэр уулзахыг тэр хүсэж байдаг байгаа. Есүс энэ хүнд хоёр дахь удаага нэгүсэл үзүүлэн уулзсан байгаа. Тэр хооронд нэг баахан хэрэг мандсан байгаа. Юу гэхээр нөгөө хүн чинь ингээд нөгөө шабат өдөр буюу еврейчүүдийн амардаг өдөр, ажил хийдгүү өдөр нь дэвсгэрээ үүрцэн явсан. Тэгээ нөгөө чи сүм рүү яваад орсон байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг шашны нөгөө удирдагч нар нөгөө хуулийг заадаг багш нар нь юу гэсэгтэй. Хөөе. Чи юу хийгээд байгаа юм бэ? Өнөөдөр чи ажил хийж болдгоо. Энд чи шабат өдөр штэ. Юу хийгээд байгаа гэсэн. Тэгсэн чинь намайг эдгээсэн хүн энийг үүрээд яваарай гэсэн штэ гэж. Энэ дэлхий дээр өнөөдөр бас Христийг сайн мэдгүй хүмүүс зөндөө байна. Христийг эсэргүүцдэг, шүмжилдэг, таныг Христэд итгэдгийн төлөө
сүм чуулганд явдгийг чинь хүртэл шүүмжилж гойчилдог хүмүүс байцлаа. Яг энэ хүн шиг хариулт бид нар хэлэх хэрэгтэй болно гэсэн. Намайг миний амьдралыг эдгээс намайг мөнхөд аварсан тэр нэгэн намайг өөртөө итгээрэй гэж хэлсэн учраас би итгээд алхаж байгаамаа гэж хэлэх хэрэгтэй гэсэн. Бид нар өнөөдөр энэ итгэл Христэд итгэхийн бас Христийг бусдад ингээд танилцуулахын энэ үрийг цацхын бид нар үүрэг хариуцлагыг үүрсэн. Бид нар нөгөө дэвсгэрээ гэдэг нь намайг одоо тээжсэн зүйлийг би одоо өөрөө тээгтэйгээ болсон байна гэдгийг харуулах тийм гэрчлэлтэйгээ бид нар амьдрах ёстой болно л гэсэн утгатай. Халелуя. Тэгээд нөгөө хүний чинь чи ингэж болохгүй. Тэр хүн чи хийн гэсэн. Би нэрийг асуусангүй гэсэн баг. Бүр ингээд нөгөө амьдралд нь янз бүрийн юм болоо би нэрийг асуусангүй шүү дээ гэж. Тэгээд зарим хүмүүс сүмд ирдэг. Бурхан амьдралд нь ингээд гайхамшигтай юмнуудыг хийдэг. Тэгэд нөгөө хэн хийснийг сайн мэдэхгүй амьдраад иддэг заримдаа. Тэгээ бүр нөгөө нэрийг асуугаагүй амьдарч иддэг тий. Тэгээ явж дараа нь яг Есүстэй ингээ уулзангуудаа Есүс байсан биз дээ гэж мэддэг. Тэгээ энэ хүний амьдрал яг ийм зүйл тохиолдсон. Есүс түүнтэй уулзаад сүмд багт нь очиж уулзаад за яа чи одоо надад итгэх үү гэсэн. Тийм ээ. Тэгээд өөрөөр хэлбэл энэ хүн одоо нөгөө цөөрмнөөс тий цөөрмөнд ингээд найдвараа тавьцаасан тэр цөөрмнөөс Есүс рүү анхаарал хандсан гэсэн үг. Би та бүхнийг бас тий бодол санаа тий асуудал дээрээсээ бурхан өөрсдийн хараага асуудал дээрээсээ аваад эзэн дээр аврагч дээрээ тавиараа гэж хүсэж байна. Тийм ээ? Танд боломжгүй санагдж байгаа зүйлсүүд бурханд боломжтой гэдэгт бүрэн итгэхийн тулд бид нар яг энэ үйлдэлийг хийх ёстой болно гэсэн үг. Халелуя. Тэгээд одоо нэг жишээ нэг ийм юм амьдралд гардаг. Бурхан минь миний эргэн тойронд өөрчлөлтийг гаргаж өгөөч. Тэгээ намайг одоо энэ хүмүүсийн дунд ингээд тэ одоо бас нэг жоохон нэр нөлөө бүхий бас удирдахч болгож өгөөч гэж залбираад лээ гэж бодъё. Тэгсэн бурхан өөрт нь юу гэж хэлж гэнэ үг гэхээр чи зан чанараа зас. Бусадтай харилцаагаа зас. Чи бас өөрийгөө хөгжүүл. Тэ? Чи өөрөө суралцах ёстой. Ямар ч мэдлэггүйгээр тэднийг чи энэ хүмүүсийг удирдахч болно гэж байхгүй шүү дээ. За ингээд бурхан хэлсэн байдаг. Өөрөөс нь шалтгаантай үйлдэлийг бурхан түүнд хэлсэн байгаа. Шаардсан байж бол. Тэгээ тэнгүүд цааргалаад одоо бурхан минь би ямар нэг юм хиймээргүй шүү дээ. Намайг зүгээр л шууд мэддэг болгоод өгөөч. Тэ? Зүгээр л та намайг нэг юм сайхан замтаа болгоод өгөөч. Юмыг сайхан хардаг болгоод өгөөч. Бүр юм төрцөн юм шиг өдөрдөгч болгоод өгөөч гэдэг. Харин бурхан бидэнтэй яаж ажилтдаг вэ? Биднэр үйлдүүлэхийг хүсдэг. Тийм ээ? Намайг хүчтэй болгоочгүй л бидний амьдралд бэрхшээл авчирна гэдэг байгаа шүү дээ. Хөлийг минь хүчтэй болгоод өгөөч гингүүд уул руу авируулна гэдэг байгаа шүү дээ. Тийм үү? Тэ? Хурдан болмоор гүүхгүйгээр бид нар яаж хурдан болж чадах вэ? Тийм ээ? Дасгал хийхгүйгээр яаж хурдан болж чадах. Тийм учраас Библиэлд Эфес номон дээр хүртэл юу гэж хэлсэн байгаа вэ? Бүх одоо Коринтер ч байна. Бүх болчингууд ингээд зэрэг ажиллаж яж хүний бие өсдөг гэдэг шиг биднэрт ингээ ямар нэг юм бурхан үүрүүлдэг. Энэ нь бидний сайн сайхны төлөө байдаг гэдэг нь Ром 8:28-аас 30 дээр хэлсэн баг. Тэгэхээр бид нар ерөөсөө ямар нэгэн үйлдэл бид нар хийхгүйгээр бурхан бидний зан чанараа зас гэж байгаа бол хандлагаа өөрчил гэж байгаа бол даруус гэж байгаа бол бид нар үүнийг нь хийжээж бурханаас хүсэж байгаа зүйлээ хүлээж аавна гэдгээ бодох хэрэгтэй. Бурхан бидэнд яг зогсон тэр зүйлсүүдийг аль хэдийн бэлдсэн байгаа. Түүнд хүрэх юм шатуудыг бидэнд өгчихсөн байгаа гэдэг байхгүй юу? Энэ хүн 38 жил өвдөөд ингээд хэвцэн учраас Есүс өрөвдсөн гэж байгаа. Есүс өрөвдсөн. Тэгвэл 38 жил бурхан энэ хүний амьдралд юу ч хийхгүй юугаа хийж исэн болоо гэсэн шүүмж гарч ирж байна. Магадгүй энэ хүн одоо бүр ингээд бурханд гомдч мутсан байж магадгүй тийм ээ. Гэхдээ эцээц энэ хүн эдгэрснийхаа дараа юуг ойлгосон гэхээр яг энэ өдрөл аврагч ирэх байсан учраас би энэ өдрийг хүлээгээд өвдсөн юм байна. Би энэ өдөр эдгэрснээрээ миний 38 жил өвдсөнийг харсан 38 жилийн турш надтай уулзаж учирсан хүн болгон намайг
Тэгээ Есүс эдгээс нэг сонсоод түүн рүү ирнэ гэж боддоо. Тэ? Бурхны ажил ингэж явагддаг юм байна гэдгийг бид нар харна гэсэн үг. Есүс бол амийн талах гэж одоо Иохны 26 дугаар бүлэгдэр хэлсэн. Есүс ингэсэн баг. Үннээр би та нарт хэлье. Та нар тэмдгүүдийг үтсэндээ намайг хайгаагүй, харин талах идэд цадсан учраас хайж байна. Идэх хоолны араас явж байна. Та нар мөнхөж устдах хоолны төлөө бас харин мөнх амьд хүргэх хоолны төлөө ажил үүнийг хүний хүү та нарт өгөх болно. Учир нь түүний дээр эцэг бурхан өөрийн тамгаа дарсан юм а гэсэн. Тэгвэл бид бурханы ажлуудыг хийхин тулд юу хийх вэ гэсэн? Есүс та нар бурханы илгээс нэгэнд итгэх нь түүний ажил мөн гэсэн баг. Бид нар бурханы төлөө ямар ажил хийнэ гинэ? Бурханы илгээсэн тэр Христэд итгэх нь ажил юм а гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо итгэдэг гэдгийг бид нар яг хаана илүүгээр харуулах юм? Сүмдэр ингээ бид нар адилхан итгэдэг хүмүүс суг ирчгээд байхад бид нар ямар юмараа тодорсон итгэлээ харуулах вэ? Хаана илүү их итгэл тод харагдах вэ? Хаана гэрэл илүү их хурц харагдах вэ? Харахгүй л харагдаж шүү дээ. Тийм үү? Цагаан өнгөтэй зүйл хаана илүү их тодорч харагдах вэ? Юун дээр илүү тодорч харагдах вэ? Хар зүйл дээр, бүр эсрэг өнгөн дээрээ тод харагдана. Итгэлгүй хүмүүсийн, бурхныг мэдгүй хүмүүсийн дунд бидний итгэл тод харагдах болно гэсэн. Тэгээ Есүс юу гэсэн гэхдээ би бол амийн талах. Над руу ирдэг хүн өлсөхгүй, надад итгэдэг хүн хизээ цангахгүй. Харин та нар намайг үдсэн боловч итгэхгүй гэж би та нарт хэлсэн. Эцгийн надад өгдөг бүхэн над руу ирнэ. Над руу ирэх хүнийг би огт хөөж гаргахгүй. Яг гэвэл өөрийнхөө хүслийг хийхин тулд биш. Харин намайг илгээгчийн хүслийг хийхин тулд Тэнгэрээс бууж ирсэн юм а. Түүний надад өгсөн бүгдээс би юуг ч алдалгүй. Харин эцсийн өдөрт тэднийг амьлуулах нь намайг илгээгчийн хүсэл муу юм а. Учир нь хүүг харж түүнд итгэгч бүр мөнх амьтаа байх нь миний эцгийн хүсэл юм а. Эцсийн өдөрт би өөрөө түүнийг амьлуулна гэж хэлсэн байгаа. Амен. Есүс нөгөө эдгэрч гисэн хүнтэй эргээд тэр сүм дотор уулзаад түүнд юу гэж хэлсэн гэхээр за чи одоо түүнд итгэвүү те надад итгэж гэнэ үү гэсэн. Тэглээ би танд одоо ингэ итгэлээ гэсэн. Тэнгүүд түүнд нэг загсан үг нь ерөөсөө нүгэл бүү өгүүлдэг гэж хэлсэн байна. Зарим тайлбар багш нарын тайлбар болохоор энэ хүн ямар нэгэн нүгэл үйлдсэн учраас юм өвчтөй болсон бахаа гэж бас тийм тайлбар явдаг. Тэгэхээр уг өгчлийн бурхан мэдэж байгаа учраас түүнд дахиж хэлж байгаа гэсэн үг. Нүгэл үйлдэх гэдэг чинь бурхан гэж харахгүй байхыг л ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр бурханы хүслээр явахгүй байх гэсэн. Өөрийнхөө дураар явах гэсэн. Бурханы жигшдэг зүйлүүдийг үйлдэх чинь нүгэл гэж ярьж байгаа. Тэгээ энэ бүхэн биднийг өвдүүлдэг байх. Бүр улмаар өвгүүлдэг байх юм те. Амьдралд биднийг хоосруулдаг байх. Тэр нэг байхгүй олон тэгүүдийг бидний амьдралд авчирна гэсэн. Бидний амьдралд хэрэгтэй тэр нэг л ганцхан Есүс байгаа. Есүс өөр гайхамшиг гэж байхгүй. Тэм учраас таны амьдралд Бурхны хийж байгаа зүйлийг та гэрчлээрээ бусдын бас амьдралд Бурхны хийж байгаа зүйлийг харахтаа баярлаж хөөрч эцэг энд ямар нэгэн зүйл хийж гинэ гэдгийг харж түүнд талархлаа өргөж амьдраараа гэж уриалж хамтдаа бүгдээрээ залбирцгаая.